Энэ дүгүүлэх зүйл зохиол биш гэдгийг юуны өмнө дурдъя. Цам бөвгөний хажуу талын хашаанд 4 жаахан хүүхэдтэй тунгалаг хэмээх нэгэн зовсон хүүхэн амьдардаг байжээ. Зах дээр ойр зургийн юм зарж борлуулан хоногийн хоолны мөнгөө залгуулдаг түүний хамтран амьдрагчны инхээ хэмээх архичин ир байх. Олон жил орон шоронгоор явсан инэр өдөржин энд тентхийн захуудаар хисч шоронд хамт ял эдэлж байсан үйл бүтэх юмнуудтайгаа нийлж архи тар суухаас өөр ажил огт хийхгүй. Хаяа нэг хулгайн эд зүйл авчирч тунгалгаар заруулдаг боловч мөнгийг нь хамж аваад бүгдийг нь архи тарс болгон годарна. Ядаж ганц талах авч өгөхгүй. Архичин ир тунгалаг хүүхнийг маш их зовоодог болох нь эрүүлжүүлэхэд 9 удаа, 111-ийн албатан саатуулах төвд 4 удаа, Майнтын архины эмчилгээнд 2 удаа барьж өгснөөс нь харагдана. Тэглээгээд ямар ч нэмэр болдоггүй харин ч гай болдго нь анзаарагдана. Инхээ дээр дурдсан газруудад доод тал нь 10 цаг, дээд тал нь 6 сар болоод хурц ирэмбэцээ тунгалагт хонзогнож, ууц нурууг нь хугартал зодох нь харсан үзсэн хинийч болов уур цухлыг хөдөлгөнө. Тэр тусмаа хамар хашаанд нь амьдардаг цам бөвгөн хөөрхий хүүхнийг өрөвдөхдөө архичин инхийг харааж хамаг муу үгээ барддаг байжээ. Сүүлдээ нэг л өдөр энэ хүүхэн алуулах бие хэмээн шаналж, шөндөө нойр муутай хондог болсон аж. Инхээ шүн дөлөөр шал согтуу ирээд хэрхэн яаж агсам тавьж тунгалгыг зодож нүдэж хідэн хүүхдийнхэн дуу хаваад нэг хадаж байгааг зүрхээ шимшрүүлэн сонсдог байсан цам бөвгөн тэсгэл алдрахтаа нэгэн аимшигтэй арга сэдэж олсныг өөрөөс нь өөр хинч мэдсэнгүй. Нэг өдөр цам бөвгөнийг хашааныхаа гадаа салхилж суудал өрөөс нүдэн дов болтлоо хавцсан тунгалаг худгаас ус аваад ирж явснаа өвгөний дэргэд суун хэсэг амрах суур. Би ч архичны гарт үргдэх хүйлтэй хүн юм шиг байна. Нөгөө архичин ч өчигдөр шөнө орж иж агсамнаад нүд тест зохиод хайчихсан гэж гомдолтой хэлсэн аж. Цам бөвгөн түүнийг урд эрдийнхаас илүү өрөвдөн. Миний охин ингэж зовж байхаар цаадхаасаа салчихад яадаг юм бэ гэхэд хүүхэн би салах гэж зөндөөл оролдлоо. Ямар ч нэмэр алга арцай гадал хүрээд ирэх юм. Олигтой ах дүүстэй бол юунд энэмүүд дээрлэхүүлэх билээ дээ. Яваад очих газартай бол өөр хэрэг. Гэтэл би энэ хідэн хүүхдээ чирээд энэ хашаанаас хаашаа нүүж холдох билээ. Болдгсон бол унтаж байхад нь хутгалаад алчмаар л байна. Даан ч энэ муу хідэн хүүхдээ бодох юм да. Архичин ч гэсэн хүн юм болохоор шүүх цагдаа намайг алуурчин гэж үзээд шоронд хийх байх гэж хоолойгоо чичрүүлэн хэлжээ. Хүүхэн үнэн сэтгэлийн үгээ хэлж байгааг ойлгож халаглсан цам бөвгөн. За яг хаа цаадах чинь тэгжил байг. Би нэг арга бодно. Химэн бовтондоход тунгалаг гайхсан маягтай хараад дуугүй болсон аж. Цаг хугацаа өнгөрсөөр инхээ шал согтуу ирж тунгалагыг тамалсан хിവэр л байж. Сүүлдээ хүүхдүүдтэй нүцгэн хөөж гаргаад гадаа хонолдог болоод байжээ. Яг тэр үед цам бөвгөний урд талын хашааны шар жингэр гөлөглөж 4 гөлөг гаргасан байна. Урд талынх нь хашааны айл өдөртөө эзгүй байдаг болохоор шар жингэр хоол хайгаад энэ тэрүүгээр гүйж явдаг байв. Гөлөглөснөөс хойш бүрч их гурийнхалж өлсөж байгаа бололтой ийш тийшээ тэнээд байгааг цам бөвгөн хэдийн анзаарсан байлаа. Тиймээс нэг өдөр жингэрийг байхгүй хойгоор урд хашаа руугаа орж дөнгөж нүдэнэж байсан 4 гөлөний нэгийг суулган гаргаж ирээд шонгийн мод руу толгойгоор нь хид савн цааш нь харуулж орхижээ. Төний муутай гөлөг чангахан гасалж шамжлгүй нүд анихан тэр. Цам бөвгөн сугавчилж явсан шар торноос нэг зүйл гаргаж ирээд түүндээ өгсөн гөлгийг нямбайлан ороосон байна. Шар торнд байсан зүйл нь ядарсан бүсгүй дарамталж хандаггүй инхээгийн согтуудаа гудамжинд тайлаад хайчихсан цамц байсан бөгөөд цам бөвгөн зориуд талт хийчихсэн байжээ. Тэрбээр архичин ирийн цамцаар битүүлж ороосон өгсөн гөлгийг шар жингэрийн гүүрний аман дээр тавихад амьд үлдсэн 3 гөлг нь ямар нэг муу явдал болсныг мэдсэн юм шиг гаслан гинэх сонсогдож байсан аж. Шар жингэр шорон дээгүүр сүүгээ туслуулсаар нилээн оройхон хурж иржээ. Тэрбээр нилээд хол явж ахиухан зүйл олж идсэн бололтой гэдсэн түнтийн амьсгаадаж байв. Жингэр хашааны завсраар шурган ороод өөрнийхээ гадна хөвтөх өгсөн гөлгийг үнэрлэж байгааг цам бөвгөн хашааныхаа гадна талаас дуугүй л харан зогсож байжээ. Нэг гөлг нь өгсөн гэдгийг мэдсэн шар жингэр оцойн сууж хоншоороо тэнгэр өд харуулan харуулсалтайгаар уйлан хоцоход нь өрөвдөж байсан ч сансан санаагаа гүйцэхийн тулд тийм юм хийсэн гэдгээ мэдэж байсан болохоор өөрийгөө буруутгаж чадсангүй. Шар жингэр үүрлүүгээ орж үлдсэн гөлгнүүдээ хөхүүлсэн ч ойр ойрхон гарч ирээд тэнгэр өд хоншоороо үлээлгэн уйлсаар л байв. Яг тэр шүн шал согтуу инхээ хахирган хоолойгоор хашгичин ирж яван сонсогджээ. Цам бөвгөн түүнийг ирж явааг мэдэнгүүтээ ямар нэгэн дуу чимээ сонсохгүй гэсэндээ цонхнуудаа дангинтал хааж орхисон байна. Удалгүй гудамжинд нохоо архирах инхээгийн жовчи муу новчин гар ураад хайчихлаа. Тамдээ туслаарай. Гих согтуу хоолой захиртан сонсогдсон байна. Иргэн тойрны хүмүүс уг чимээнээр гэрээсээ гарч иж байгаа бололтой хүй хай хэмээн шуугиж эхлэх нь ч сонсогдсон аж.
Дэгсний удалгүй цагдаагийн машины дохио хангинаж удалгүй түргэний тэрийг ирэх чимээч сонсогджээ. Улаан хоолойгоо тас хазуулаад цусаа гоожуулан хэвтэж байсан инхийг харсан хүмүүс түргэн цагдаа хоёр руу уцтаж дуудлагын дагуу хоёр талаас хоёр машин яаран ирсэн боловч танхаа архичин инхээгийн амьсгалын тоо хэдийн дууссан байжээ. Цагдаа нар хүний амьд хүрсэн шар чингэрийг буудан барина гэх мэтээр баахан сүрчгэнэж байгаад эзнийг нь 500 мянган төгрөгөөр торгох болсноор уг хэрэг явдал шувтарсан байна. Эрт дээр үед монголчууд хөхөөл чингэрээс нь алкоголгийг нь хулгайлан авч халаад агнах гэж байгаа амьтныхаа арьс ширэнд битүү ороож үнрийг нь шингээдэг харгисч гэх юм уу өрмөц аргатай байсныг цам бөвгөн мэддэг байж. Үгсэн гөлөний үнэр шингээсэн арьсыг үнэрлсэн чингэр нохой уг амьтанд өсөрхөөд тухайн амьтнаас нэгийг барьж байж санаа намардаг юмсанч. Цам бөвгөн архичин хэрийг төвчиж ядахтаа энэ аргыг хэрэглэхээр шийдэж шар чингэр гөлгөлхийг хоног тоолон хүлээж байгаад нэг нь ялх гөлгөнийх нь амийг золиос болгосон нь тэр байж. Түүний энэ арга тунгалаг хүүхнийг насны зовлонгоос нь салгаж өгсөн ч өөрөө бол сэтгэлдээ гүн харамсалтай үлдсэн юм санч.